Иргэдтэй уялдуулан өөр нэг хөндөх сэдэв бол төрийн алба. Төрийн албаны хуулийг орчин цагийн шаардлагад нийцүүлж, төрийн албаны зөвлөлийг татан буулгах хэрэгтэй. Төр далав хаах сонирхолтой Монгол улсын иргэдэд төр хаалгаа нээж өргөн боломж олгох ёстой. Тавих шалгуурыг нь шинчлэх ёстой. Төрийн албаны шалгалтыг бий даасан олон нийтийн хувийн байгууллагч авсан болно. Шалгалтын оноо үр дүн нээлттэй байхад л хангалттай. Шалгуур хангасан чадварлаг иргэдээсээ сонгож төрийн албанд ажиллуулах шийдвэрийг тухайн шатны төрийн байгууллага албан тушаалтан гаргадаг байхад л болно. Ийм өөрчлөлтийг төрийн албаны бүх шатанд хийсгээе. Ийм иргэнсэн жишгийг одоо дагаж мөрдөх цаг болсон. Төрийн албаны асуудлыг ижүүрэн шийдэхийн тулд манай нөхцөлд улс төрийн намуудын тухай ярих хэрэгтэй болж байгаа юм аа. Монгол улс шиг цөөхөн хүн амтай оронд өрх гэрээ хүртэл хуваасан хагарал одоо хэд илүүдэж байна. Намуудыг гишүүнчилгүй болгох цаг болсон. Улс төрийн нам нь зөвхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн дэмжигчдийн бүртгэлтэй өөрийн баримталдаг үнэт зүйлтэй хэрэгжүүлэх хөтөлбөртөө санхүү зорилгодоо таарсан цомхон бүтцтэй байхад л болно. Ийм хууль гаргаж хэрэгжүүлэх нь нийт иргэдийн ч, намуудын ч, гишүүд дэмжигчдийн ч эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Намын асуудал хөндөгдөхөөр сонгуулийн асуудал бас яригдана. Ялангуяа улсын хурлыг сонгох сонгуулийн хуулийн яриа одоо эд халуун дээрээ байна. Манай хууль тогтоогчдод өнгөрсөн сонгуулиудын сургамж, нөхцөл байдлыг сайн тооцож сонгуулийн чамбаа хууль гаргах боломж байгаа. Парламентыг сонгох сонгуулийн үндсэн хэлбэрүүдийн эерэг сөрөг талыг нөхсөн шийдэлч билээхэн байгаа. Намуудаас нэрсийн жагсаалт гаргах, иргэдийн санал өгөх, түүнийг үнэлэх хэлбэрүүдийг зөв хослуулах нь чухлаа. Сонгогчдын бүртгэл, сонгуулийн явц, дүн, маргаан бүтлээнгүй, элдв хардалт гомдлгүй шийдэгдэх технологи шийдлүүд байна. Харин ам нээвэл уушгинэ гэдэг. Улс орноо газар нутгаар нь иргэдээр нь хэд жижигэлж хуваасан хийрхэл өнг мөнгө бодлооны хүчин зүйлд түлхүү үйлчилдэг 76 тойрогтой хөвлөврийг ерөнхийлөгчийн хувьд би дэмжихгүй. Нэгэнт сонгуулийн хуулийн сэдвийг хөндөсөн болохоор сонгуулийн амлалтын талаар байр суурь илэрхийлье. Энэ хавар би Цөөнгүй аймаг суманд ажиллаж олон иргэдтэй уулзлаа. 2008 оны улсын хурлын сонгуулийн үеэр ардчилсан нам Монгол Ардын хувьсгалт намын амласан Эрдэнэ хөв их орны хишиг 1.5 сая төгрөгийн асуудал байнгу хөндөгдсөн. Өөр олон сэдвүүд ч яригдсан. Төрийн сонгуульд оролцохдоо амлсан амлалтаа биелүүлэхийн төлөө сонгогдсон хүмүүс сонгогдсон хугацаанд чармааж ажилладаг. Чадахгүй бол ард түмэн ээлжит сонгуулиар тэдэнд дүнгээ тавьдаг. Тийм ардчилсан тогтолцоог Монгол улс сонгоод хэрэгжүүлээд явж байгаа. Энэ бол Монголын ард түмний зовж бүтээсэн нийтлэг ололт. Монгол улсын бүс нутагтаа ялгарх онцлог бас давуу талнаа. Монголчуудын түүхэн энэ сонголт цаашид хэлбэрлэлтгүй хэрэгжих ёстой. Засгийн газар түүнийг бүрэлдүүлж байгаа намууд сонгуулийнхаа амлалтыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой санал санаачлага гаргаж байгаа. Эхнээсээ ч хэрэгжиж байна. Харин хүмүүс илүү тодорхой зүйлийг нэгж байна. Амлалтаа хэзээ хэрхэн хэрэгжүүлэхийг мэдхийг хүсэж байна. Хамтарсан засгийн газрын бүтээн зөндөртөө талцал хуваагдал багтаа ажиллах хугацаа тийм ч их үлдсэнгүй. 2010 оны үлдсэн сарууд цаана нь 2011 он гээд сонгуулийн бус нэг л жил үлдэж байна. Хэрв хийж чадвал энэ хооронд улсын их хурл, засгийн газар олон сайн шийдлийн ард гарах боломжтой. Иймээс асуудалд өөдрөг эвэлж бүтээх талаас нь хандъя. Олныг нуршилгүй шууд хэлэхэд иргэдийн хэзээ гэсэн асуултад өнөөдрийг оролцуулаад 2011 он гэж амлалтыг хэрэгжүүлэх хугацаагаа тогтъё. Харин хэрхэн гэдэгт асуудлынхаа шийдлийг бодит боломжтойгоо уялдуулж бас гарч болох эрсдлийг тооцох ёстой. Юуны өмнө сүүлийн 20 жилд хэрэгжсэн халамжийн бодлогоос
нийгмийн баялагын шудраг, оновчтой хуваарлт болох хүүхдийн мөнгөний олголтыг сэргээе. Хувь хишгийн амлалт бол Монгол улсын иргэн бүрт зориулагдсан зүйл. 0-оос 16 нас хүртэлх хүүхэдтэй хүүхдийнхээ мөнгийг олгоё. 16-аас дээш нийт насанд хүрэгчдтэй хувь хишгээ олго. 2011 он гэхэд хүүхдэд сар бүр олгох мөнгө 20 мянган төгрөг болсон байх ёстой. Иргэдэд хувь хишиг олгогдсон байх ёстой. Хувь хишгийг олгохдоо иргэндээч, улсдаач, ирээдүйд ч ашигтай байх хувилбарыг сонгож хэрэгжүүлэх нь зүйтэй. Ажлын хэсэгч гарсан. Засгийн газраас санал болгож байгаа иргэн нэг бүрийнхээ эрүүл мэнд, боловсрол, даатгал, орон сууцнд гарах зардлыг санхүүжүүлж, Эрдэнэ хувийг хүний хөгжил сангаараа дамжуулж шийдэх өнөөгийн яригдж байгаа олон хувилбараас энэ шийдэл нь арай оновчтойч байж магадгүй. Ард иргэдээ амлалт тойрсон энэ яриа бол манай улсад шийдлээ нэгсэн бүх асуудал биш ээ. Энэ бол нэг л асуудал. Улс орны аюулгүй байдал, тогтвортой, бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн шийдвэрлэх шаардлагатай олон зүйл байна. Аливаа том жижиг зүйлийн шийдлийг тойрсон нөхцөл байдал өнөөдөр урдхаасаа их өөр болсон. 5, 10, 20 жилийн өмнөхдөө зөвөрлөхийн аргагүй. Бүр тодруулж хэлэх юм бол жилийн өмнөхөөс ч нөхцөл байдал ялгаатай болсон. Гинэн романтизм хаасайгүй үеэ өнгөрөөсөн. Нийгэмд өрнөж байгаа үзэгдэл бүрийн ард тодорхой зорилго, сонирхол, их ашиг уягддаг болсон. Энд оролцогч, сонирхогч бүр маш прагматик, тактик, стратегтэй болсон нууц бишээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төвшөнд аюулгүй байдлын болон хууль шударга ёсыг хэрэгжүүлэх, бэхжүүлэхтэй холбогдсон томоохон асуудлыг авч үзэхэд бэлэн болж байгаа. Улсын их хурлын хуралдаанд ч тодорхой дэг жаягийн дагуу мэдээлж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаа зүйлүүд олон бий. Нөгөө талаар шийдвэрлэж байгаа асуудалдаа нээлттэй, шуурхай, тодорхой байр суурьтай, шинээр үүсэж байгаа нөхцөл байдлыг бодиттой үнэлж хандах дээр гүйцэтгэх засаглалын байгууллагууд учир дутагдaltaй ажиллаж байна. Мөн шийдэгдсэн асуудлаараа байр суурьаа ил тод тайлбарлах, нийгэмд өөдрөг, бүтээлч, уур амьсгал бүрдүүлэхэд төрийн зохих байгууллагуудын уян хатан үйл ажиллагаа, зоримог байдал, зохион байгуулалт өгүүлэгдэж байна.